Опер хөтөлбөрөөр оролцогч Баасан дөрж байна. Тэгээ би өнөөдөр амжилттайгаар виза авлаа. Сэтгэл бол маш өндөр байна. Гэхдээ яг одоо бол ингээд виза авсандаа жоохон итгэж өгөхгүй байгаа даа. Нэг юм сандралын байдалтай. Тэгээд гэрийнхэндээ сая хэлсэн. Тэгээд манай гэрийнхэн болохоор бас ингээд бөөн баяр тэгээд нэг дараагийн юмудаа бэлдэх гээд тэг байж. Надаа опер хөтөлбөрийг сонгосон хоёр шалтгаан байгаа. За эхний шалтгаан нь болохоор би энд их сургуульд сурж байгаа явцдаа ерөөсөө өөрийгөө нэг тийм ойлгоогүй юм шиг санагдаад тэгээд хэсэг ийм нэг завсарлага аваа те ингээд өөр шинэ орчинд шинэ юм хүрээлэлд орох шаардлагатай юм шиг санагдсан. Би ингээд яг одоо өөрөө нөгөө юм танихгүй шинэ орчинд өөрийгөө ингээд өөрийнхөө бас нэг юм өөр талыг анзаарахыг хүссэн болохоор ингээд энэ чиглэлийн бас юм хөтөлбөрүүдийг хайж эхэлсэн. Тэгээд энэ хөтөлбөрийг сонгосон хоёр дахь шалтгаан нь болохоор за банкны баталгаанаас гадна амжиргааны бүх зарлыг зочин айл дааж байгаа надад амар таалагдсан. Тэгэхээр би Германд очиод за яг нөгөө нэг өөрийнхөө нөгөө хэл сурахад одоо нөгөө өөрийгөө олоход ингээд хангалттай төвлөрч чадах юм байна гэж бодсон. Одоо энд үлдэж байгаа ар гэртээ болон өөрийнхөө ямар нэгэн санхүүгийн дарамт учруулахгүйгээр боломж байгаа байна гэж үзэж энэ хөтөлбөрийг сонгосон. За тэгээд энэхүү бичлэгийг үзэж байгаа опер хөтөлбөрийг сонирхож байгаа залуустай хандаж хэлэхэд опер хөтөлбөрийг сонгоод үзээрэй. Тэгээд үнэхээр гоё хөтөлбөр шүү.